Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байна. Өнөөдөр 3 дугаар хичээлийг үргэлжлүүлж үзнэ. Өнгөрсөн 7 хоногт үзээд дууссан хэсгээ хүртэл эхлээд уншия. Таны амьдралыг ямар хүчин зүйлс удирддаг вэ гэж. Номлогчийн үгс 4:4. Амжилтанд хүрэх үндсэн түлхэц бол атаархлын хүч гэдгийг ажиглалаа гэсэн. Томас Карлайл гэдэг хүн хэлсэн үг байна. Зориггүй хүн бол жолоодлоггүй зам мэд. Эзэнгүй, юу ч биш, хэн ч биш. Хүн бүрийн амьдрал ямар нэг зүйлээр удирдагдан жолоодогдож байдаг. Ихэнх тол бичигт жолоодох гэсэн үйл үгийг дагуулах, хянах, эсвэл чиглүүлэх хэмээн тодорхойлсон байдаг. Машин барих, хадаас хадах, эсвэл гольфын бөмбөг цохих гэх мэт юу ч хийж байлаа гэсэн та тухайн цаг мөчид тэр зүйлийг жолоодож, хянаж, эсвэл чиглүүлж байдаг шүү дээ. Тэгвэл таны амьдралыг чухам юу удирдан жолооддог бол өнөөдөр таны амьдралд ямар нэг асуудал, дарамт шахалт юм уу эсвэл аль нэгэн зүйлийг хугацаанд нь амжуулах гэсэн яарсан байдлаар жолоодогдож байж магадгүй юм аа. Таагүй эмзэг дурсамж, байнгын айдас, түгшүүр болон ухамсарлаагүй итгэл үнэмшил таныг жолоодож байж болох юм. 100 нөхцөл байдал, үнэт зүйл, сэтгэлийн хөдөлгөөн таны амьдралыг жолоодож болдогч хамгийн түгээмэл дараах 5 зүйлстэй танилцъя гэж. За бид нар ер нь энэ уртлын хичээл дээр бас ярьсан. Ер нь одоо Библиэлд энэ та бид нарыг жолоодож байдаг энэ хүчийг бол юу гэж нэрлсэн байдаг вэ гэвэл энэ бол одоо хүний махан бие юм аа гэж. Өөрөөр хэлбэл хүний мөн төрхийн үндсэн одоо импульсүүд та бид нарыг өнөөдөр ямар нэг сонголт хийх, ямарваа шийдвэр гаргахад дандаа яаж нөлөөлдөг вэ гэвэл бид нар тийм тодорхой мэдрэмж орж ирдэг. Ингэсэн дээр юм байна, тэгсэн дээрээ энэгээр ингэчүүл энэ л илүү гоё санагдчихээн, энэ л зүгээр байх. Гихчлэн тийм ээ, өөрөөр хэлбэл бид нар одоо оюун санааныхаа ухамсаргүй хэсэгт хадгалагдсан өнгөрсөн амьдралын туршлагаас програмчлагдсан ухамсаргүй хэсгийн удирдлагын дор амьдардаг гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо ингээд өөрсдөө бодохдоо би амьдралаа мэдж байгаа, би жолоодж байгаа, би ерөөсөө шийдвэрээ гаргаад байгаа гэж боддог. Яг үнэн чанартай бол бид өөрсдөө тэр бүгдийг ухамсартайгаар яг сонгоод жолоодож чаддгүй. Бид нар бол дандаа яг одоо төрлөх мөн төрхийнхөө удирдлагын дор түүний эрхшээл дор нэгэсэндээ амьдардаг гэж сурсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ зүйлсүүдийн 5-тай одоо танилцъя гэж хэлсэн. Тийм ээ. Хамгийн ихнийх нь олон хүмүүс гин буруутай мэдрэмжиндээ жолоодогдсон амьдардаг. Тэд бүх амьдралаа харамслаасаа зүхтан ичгүүрээсээ нуугдан өнгөрүүлдэг. Буруутай мэдрэмжиндээ жолоодогдсон хүмүүс өнгөрсөн дурсамжаараа удирдагддаг. Тэд өнгөрснөөрөө ирээдүгөө жолоодуулдаг. Тэд олонтоо ухамсаргүйгээр өөрсдийн амжилтыг нураан өөрсдөө шийтгдэг. Каин нүгэл үлдэхэд гим нүгэл нь түүнийг бурхны оршихугаас салгаж бурхан түүнд Эхлэл номын 4:12 чи газар дэлхий дээр цөхрөн тэнүүслэгч болно гэж хэлсэн. Өнөөдөр ихэнх хүмүүс Каин шиг амьдралдаа зориггүйгээр цөхрөн тэнүүчилж байна. Бид хэдийгээр туулж өнгөрснөөхөө бүтээгдэхүүн мөн боловч түүний хоригдлонд болох албагүй шүү дээ. Бурхны зорилго бидний өнгөрснөөр хязгаарлагдахгүй. Тэрээр Мосе хэмээх алуурчныг удирдагч болгож Хулчгар Гидеоныг зоригт баатар болгосон шигээ таны үлдсэн амьдралд гайхамшигч бүтээж чаднаа. Бурхан хүмүүст шинэ өгтлийг өгөхдөө гаргууд билээ. Библиэд Дуулал номын 32:1 буруу нь уучлагдсан хүмүүс юутай жаргалтай бай. Нүглээ хүлээн зөвшөөрч бурхан түүнийг нь цагаатгсан хүмүүст ямар амар тайван оршин вэ гэжээ. За нэгдүгээрт одоо ингээд бид нар хэлж байна тийм ээ. Та бид нар өөрийнхөө амьдралыг би удирдах байгаа. Би одоо юу хийж байгаа мэдж байгаа гэж бид нар боддог. Тэгж бодмоор байдаг. Яг бодит байдал дээр өнгөрсөн амьдрал намайг хэн болгож хувиргасан байна. Яг тэр миний дотор буу болсон тэр одоо миний ухамсаргүй оюун санааны ухамсаргүй хэсэгт оршигч тэр ган зүрэг миний амьдралыг удирддаг. Бид нар хүмүүстэй уулзах юм бол зарим хүмүүс асуудалд айгүй эмзэг хүмүүс байна. Эсвэл одоо зарим хүмүүс өөр дөр анхаарлаа авах айгүй дуртай хүмүүс байна. Зарим хүмүүс анхаарлаас болгоомжлдог, анхаарлаас зугатаадаг хүмүүс байна. Зарим хүмүүсийг амархан гомдомхой хүмүүс байна. Зарим хүмүүсийг хинэггүйч хүмүүс байна. Одоо ингээд бидний эргэн тойрон байгаа хүн болгон өөр өөр хэлбэртэй.
Тэгээд яг тэр өөр хэлбэрээр тухайн болж байгаа нөхцөл байдал, үйл явдлыг өөрөөр уншдаг. Тэгээ өөрийнхөө тэр одоо сурсан зангаараа яг тэр үйл явдал, нөхцөл байдал болгонд хариу реакц үзүүлж амьдардаг. Тийм учраас бид нар 90 тойрныхоо хүмүүсийг харахаар яг үнэндээ одоо ингээд тантай юм уу, надтай яг ингээд 100% ойлголцдог хүн гэж бараг олддоггүй. Гэр бүлийнхэнтэйгээ их нэртэй, нөхөртэй, хүүхдүүдтэйгээ ингэж амьдарчээд л яг одоо ингээд нэг ижлэхэн нөхцөл байдал дээр санал зөрж эхэл. Надад одоо энэ бол айгүй чухал юм аа гэж харагдахад манай эхнэрт тийж огт чухал биш гэж чухал юм шиг харагдахгүй байна. Манай хүүхд бол бүр хайхрахгүй ч байдаг юм уу, тийм ээ? Гэхдээ ингээд ирэхлээр бид нар одоо ингээд гайхаж эхэлдэг, тийм ээ? Оо яагаад одоо ингээд энэ айгүй чухал юм байтал энэ хүмүүс ойлгохгүй байна. Энэ хүмүүс энийг харахгүй байна. Энэ манай эхнэр, энэ манай нөхөр маанаг юм уу, одоо тэнийг юм уу, ингээд юм ойлгодоггүй маа. Наа чи ийм юм мэддэггүй маа гэд ингээд одоо харилцааны том зөрчилдөөн үүс. Гэтэл яг үнэндээ бид нар одоо юуг ойлгох ёстой гэхлээр тухайн зүйлийг, тухайн нөхцөл байдлыг хараад миний уншиж ойлгож байгаа надад хэрхэн харагдаж байгаа шиг бусад хүмүүс бас тэгж харагддаггүй. Яагаад үг гэхлээр өнгөрсөн амьдралын нөхцөл байдлуудаар бас цаанаас анханасаа бурхан намайг хийсэн байдлаас болоод тухайн хүн бүрт тухайн үйл явдал болгон өөрөөр л уншигддаг, өөрөөр ойлгогддог. Тэгэхээр бид нар өөр янзаар реакт хийдэг. Тэгэхээр одоо ингээд бид нар энэ дээр ярьж байна юм аа. Зарим хүмүүсийг энэ өөр янзаар реакт хийхэд нь удирдах жолооддог зүйлс бол юм гин буруутай мэдрэмж байдаг юм аа. Бид нар хүн болгон ерөөсөө сэтгэлдээ нэг гин буруутай мэдрэмж агуулдаггүй, ичгүүр агуулдаггүй хүн гэж ерөөсөө байдаггүй. Тийм ээ? Бидний хүн болгон зүрх сэтгэлдээ нэг ичгүүр агуулдаг. Бид нар одоо ингээд эргэж дурсах дурггүй, бодохч дурггүй тийм зүйлс гэж байна. Зарим хүмүүст бол одоо ингээд тэр тухай би ерөөсө боддоггүй, бодмооргүй байдаг. Тэрийг ер нь бодчих яадгийн гэд ингээд одоо нэг тодорхой нөхцөл байдал, тодорхой хүний тухай харилцахад одоо ингээд тэр тухай ерөөсө бодох, ярих сонирхолгүй гэж өгүүлдэг хүмүүст харалддаг, тийм ээ. Яагаад ихэнхдээ тэр нь яагаад тэгж юм гэхлээр ярих, бодох дургүй байгаа зүйлсийн ард талд нэг ичгүүр эсвэл буруутай мэдрэмж агуулгадж байдаг юм аа гэх. Тэгээ бид нар өнгөрсөн 7 хоногт одоо бид нар буруутай мэдрэмжийн тухай одоо зөндөө хуваалцсан. За өнөөдөр хүнийг удирдах жолооддог 5 зүйлсийн тухай одоо зүгээр жишээ болгож авч үзэж байгаа шүү дээ. За тэрний одоо хоёр дахь нь ихэнх хүмүүс гомдол, хорсол, уур бухимдалтай жолоодогдож амьдардаг. Тэд авсан гомдол шархаа эдгэж чадахгүй тэднээсээ зууралдсаар байдаг. Уучлалаар дамжуулан гомдол хорслоос чөлөөлөгдөхийн оронд тэд сэтгэлдээ дахин эргүүлэн бодож шаналсаар байдаг. Тэдний зарим нь уур гомдлоо дотроо хадгалан бугалдаг. Гэтэл зарим нь бусдад уур бухимдлаа гарган тесэрдэг. Аль нь ч эрүүл бус бөгөөд ямар ч нэмэргүй ажээ. Гомдол нь гомдоогчоос тань илүүгээр таныг л шаналгадаг. Таны гомдоосон хүн магадгүй аль хэдийн уг явдлыг мартчихсан зүгээр л мөрөө хөөгөөд явж байхад таал ганцаараа гомдолтой шаналснаар өнгөрснөөс салж чадахгүй юу? Таал гомдол хорсолтойгоо өнөөдөр ч зууралдсаар л байхгүй бол таныг урд гомдоож хохироосон хүн өнөөдөр ч таныг үргэлжлүүлэн хохироож чадахгүй гэдгийг санаарай. Болж өнгөрсөн зүйл нэгэнт өнгөрөн одсон. Өнгөрснийг юу ч өөрчилж чадахгүй. Таны гашуун гомдол зөвхөн таныг өөрийг чинь л шаналгана. Тиймээс өнгөрснөөс сургамж аваад тэр гомдол хорслоо өөрөөсөө зайлуулаарай. Библиэд Йов номын 5:2-т гомдол хорсолдоо шаналн зовхон тэнэг хэрэг ямар ч утгагүй үйл юм гэжээ. Бидний амьдралыг өөрийн мэдлэггүйгээр жолооддаг. Буюу одоо ингээд намайг ямар нэг сонголт, шийдвэр гаргах, аливаад хандах хандлагад нөлөөлдөг. Хоёр дахь айгүй хүчин зүйл бол бидний зүрх сэтгэлд агуулгаддаг дургуутсал гомдлууд байдаг. Ер нь амьдралдаа нэг тодорхой хэмжээнд гомдол авсан, бас тэр гомдлоо агуулдаггүй хүн гэж байдаггүй. Бид нар бүгдээрээ ямар нэг хэмжээгээр одоо сэтгэл зүрхэндээ гомдлыг агуулдаг. Ер нь хүний мөн төрхийг аваад үзвэл би бол одоо яадаг вэ гэвэл ерөөсөө хүн болгон би хүнд хийсэн тусаа бол үргэлж санаж идэг. Хүний надаа хийсэн, намайг гомдоосон юм уу? Надад одоо ингээд буруу гэж үйлдсэн гэж миний бодлоор үйлдсэн зүйлсүүдийг бас дандаа сандаг. Өөрөөр хэлбэл бидний энэх олон гомдол, одоо хорсол, бухимдал тээдэг нэг шалтгаан бол бидний өөрсдийн мөн төрх юм аа. Тэ? Өөрөөр хэлбэл би одоо хүнд өгсөн тусаа ерөөсөө мартдаггүй. Тэгээ хүн одоо намайг яаж одоо миний урмыг яаж хугалсныг би ерөөсөө мартаж чаддаггүй.
Тийм учраас бид нар одоо ингээд маш их олон гомдол хорслыг тээж явах бол яг үнэндээ бодит байдал дээр яг амьдралдаа үнэхээр одоо харгас хэрцгийгээр тэгж үнэхээр гомдож хохирсон хүн гэдэг бол ер нь айгүй харцангуй ховор цөөн байдаг. Одоо ингээд янз бүрийн юмнаас сонсож байгаа тийм ээ. За одоо ингээд Америкт байж байгаа нэг тийм түүхүүд зөндөө гардаг. Гэхдээ яг их хэмжээгээр биш л дээ. Одоо ингээд жоохон хүүхдийг явж яхад нь хулгайлж аваад айгүй олон жил одоо ингээд хүмүүс тэрнийг одоо ингээд боол шиг, зарц шиг тэ одоо ингээм амтын шиг мүлээ амьдруулсан түүхүүд гардаг. Одоогийн нэг түүхтэр ингээд нэг хөрш айл нь ингээд хажуутайгаа айлыг харж байсан чинь гинтхи одоо нэг ийм амар туранхай хүүхэн гадаа гүүгээд гэрээс гарчраа гудамж руу гүйсэн гинэ. Тэгээд нөгөө хөршин ингээ гахаа энэ хүүрээс өмнө харагдаж байгаагүй шүү дээ. Нөгөө гэрээ ихнэр нөхөр хоёр гүйж гарч ирээд нөгөө хүүхний чинь буцаагаад чирээд гэрлүүг оруулахыг хараад тэгээд цагдаа дуудаад энийг ийм сони юм болоод байна гэд үзсэн чинь тэр одоо ихтер нөхөр хоёр тэр эмэгтэйг 15 6 жил байлоо ерөөсөө тэр бейсменттэй буюу одоо байшингийн хамгийн доотлын давхарт ингээд төмөр торнд амьдруулаад тэгээд одоо нэгэсэндээ одоо нэг ийм өөрсдийн иргэшээлд байлгасан байна. Одоо жоохон хүүхэд байхад нь тэр эмэгтэйг олж аваад гихчлэн за энэ бол одоо үнэхээр одоо ийм ууралж бухимдахаар, гомдож хорсохоор аимшигтай. Үнэхээр одоо ингээд бусд хүмүүсийн танд үйлдэж байгаа маш буруу үйл явдал байна. Ийм зүйлээс одоо яг жинхнээсээ амьдралдаа айгүй гүнзгий гомдол авсан, гүнзгий шарах авсан, тэр санаандаа одоо гүнзгий тийм хохирол авсан, хохирсон хүмүүс байна. Амьдрал дээр одоо тийм хүмүүсийн одоо яг жинхэнэ бодит үйл явдал бол айгүй цөөхөн байдаг. Та бидний зүрх сэтгэлдээ тээсэн гомдол, бухимдал бол ихэнхдээ тийм хиймэл гомдол, бухимдлыг одоо зүрх сэтгэлдээ агуулдаг хүмүүс юм аа. За одоо би жишээ авъя. За би одоо ингээд Вашингтон DC хавцаа би одоо ингээд 25 6 жил амьдарч байгаа. За тэгээд одоо 25 6 жил амьдрахлаар чинь бүр анханасаа л одоо бүх болохгүй айгу хэцүү юмныхаа учирч олоогүй үед ирээд л амьдрал тэгээд одоо анх ирээд амьдарч байгаа хүн чинь ер нь хүний хийж болох бүх алдааг хийдэг. Ерөөсөө ингээд эний чинь ингэдэм бахтаа гэж таагаал хийдэг буруу болно. Чинөө тэнийг одоо буруу үйл явдал зөндөө үлдчихсэн байхгүй би. Бүр одоо нэг удаа бүр ингээд хурдны замдгаар зам хөндлөн гарчиж явж илаа тийм ээ. Ерөөсөө мэдэхгүй тийм ээ дөнгөж ирчихсэн ингээд Монголоос гихчлэн ингээд зөндөө олон буруу зүйл үлдээд тэгээд нөө тэр болгоноос ингээд нэг буруу зүйл хийвдэхлээр хүн чинь сурна шүү дээ. Тэгэхээр ингээд би арай жоохон бос хүмүүсээс төрүүлээд арай илүү төрүүлээд нэг одоо ингээд Америкт наадах чи ингэдэм аа тэгдэм аа энийг ингэхгүй болдгүй юм шүү. Ийм үйл явдал болдгийм аа гихчлэн ингээд жоохон амьдралын туршлагатай болсон. Тэгээд дараа нь одоо миний хойноос ирсэн хүмүүст би одоо ингээд бас чадах хэмжээгээр ингээд нөө хилж өгдөг тийм ээ хөөшөө наадах чи ингэж болохгүй ингэсэн дээр наадах чинь ингээд уг нь цаасан дээр ингээд бичсэн мөртлөө энэгээр нь хийхлээр ийм асуудал гардаг юм аа. Тэгэхээр нөгөө талаас нь ингэж хийвэл болдсон шүү гэдэг юм уу. Гихчлэн одоо ингээд би одоо өмнөх хичээл дээр хүртэл ярьж байсан тийм ээ. Одоо ингээд хүн ер нь ингээд хүний мөн төрөх яадаг юм бэ гэхлээр чи ингээд өөрөөсөө золиос гаргаад өөрийгөө одоо нэгт тавихгүйгээр нөгөө хүнийг нэгт тавиад үйлдэл хийхлээр таны сэтгэлд ямар байдал үүсдэм бэ гэхлээр нэг хүлээлт үүсээд эхэлдэг. Гомдол дургуутсал бол дандаа иймэрхүү. Миний одоо ингээд би нэг юм хийгээд харин хүлээлт үүсгээд хүлээлтийг маань биелүүлж өгөхгүй болохоор миний сэтгэл гомдол үүсчдэг. Би энийг юу гэж хэлж яана гэхлээр энэ бол хиймэл гомдол юм шүү. Энэ бол хиймэл гомдол. Хиймэл хичнээн гомдол нь хиймэл байлаач гэсэн өвдөлт нь яг одоо жинхэнэ өвдөлт байдаг. Ялангуяа ийм сэтгэлийн ийм өвдөлт болвол одоо би өмнө ярьжсэн тийм ээ ингээд хүний таны хөл юм уу гар хугараад тэгэхэд одоо тархины чинь аль хэсэгт тэр өвдөлтийг мэдэрч цочирч өвддөг. Яг тархины чинь тэр одоо биеийн яс хугарцсантай адилхан уграхад одоо таны тархины тэр аль хэсэгт тэр өвдөлтийг мэдэрдэг яг тэр хэсэг сэтгэлийн гомдол авахд тэр хэсэг бас өвдөлт цочирдог гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл биеийн өвдөлт сэтгэлийн өвдөлт хоёрыг тарих ижлэхэн хүлээж авдаг гэсэн. Яг үнэндээ одоо ингээд та бидний зүрх сэтгэлдээ тээж яваа олон гомдол одоо дургуутсал болвол иймэрхүү хиймэл бодит биш хүлээлтээс үүссэн хиймэл гомдол дургуутсалд бид нар маш их хөтлөгдөж амьдардаг. Эхнэр нөхөр биеиндээ гомдоно. Яагаад вэ гэхэлэр ингээд надад хайртай юм болвол энэ хүн ингэх л байх гэд ингээд сэтгэлдээ бодчихдог. Хүн болгон одоо нэг гэр бүл болоод явхад хүлээлттэй ордог байхгүй. Яагаад гэхэлэр одоо өссөн орчноос болоод эхнэр гэдэг чи ийм байдгийм байна. Нөхөр гэдэг чи ийм байдгийм байна лээ. Гэт толгойдоо нэг ийм төсөөлөлтөй яваад орчдөг. Тэгээд яваад одоо тэр гэр бүлийн амьдралд яваад орсон чинь нөгөө одоо миний эхнэр миний нөгөө хүлээлт шиг байж өгөхгүй. Эсвэл таны нөхөр таны хүлээлт шиг байж өгөхгүй болохоор таны сэтгэл дургуутсал бий болж эхэлдэг.
Эхнэр нөхөр бие биендээ иймэрхүү маягаар гомдоод дургуутсал бий болно. Гэр эцэг их хүүхдүүдийн хооронд ийм дургуутсал бий болно. Тэ одоо ингээ эцэг их нь хүүхдүүдтэй гомдож дургуутсдаг тийм ээ. Ингээл одоо тэдний хүүхдүүд ээж аваагаа айгүй асардаг, одоо харж үздэг, тусалдаг. Манай энэ хэд байхгүй ээ гэж гомдоод. Хүүхдүүд нь зөрөөд эцэгтэй гомдно. Одоо ингээл манай эцэг их бусдаа айлын эцэг ихстай ингээл эцгийн хуралд гүүгээл ээж хүүхдүүдтэй гой гой хувцсуунаар авчиг манайх байхгүй элдэн муухагаар л хэлдэг байсан. Тэгэхээр яаж энэ хүмүүсийн хооронд гарч байгаа энэ гомдол, бухимдал, дургуутсал хвчлэн хаанаас үүсээд байна гэхлээр бидний сэтгэлдээ бий болгосон хүлээлтээс. Тэгээд дээрэс нь хүлээлт төдийгүй бид нар бие биенээсээ хайр, хүндэтгэл, талархлыг шаардж эхэлдэг. Одоо би ингээд чимгээд нэг жоохон тусуулсан байна шүү дээ. Тэгэнгүүтээ одоо ингээд би чимгээгээс талархал хүлээх төдийгүй бүр талархлыг шаардж эхэлдэг. Энэ муу чимгээд би өөртөө зөндөө тусалсан. Энэ муу чимгээ одоо надад ингэхгүй яадгийн. Тэгээд тэр маань биелэхгүй болохоор тэр маань одоо ингээд бухимдал дургуутсал, гомдол болж хувирдаг. Тэгэхээр одоо би та бүхэнд юу гэж хэлэх гэж байна гэвэл ер нь сэтгэлдээ агуулж явдаг тэр гомдол дургуутслаа эргэж бид нар харах ёстой юм аа. Миний хиймлэр бий болгосон. Миний одоо ингээд миний бусдаас нэгж байгаа, шаардж байгаа. Эсвэл одоо ингээд би нэг жижигхэн юмн дээрээс өөртөө том хүлээлт үүсгэсэн байгаа бол уучлаарай таны тэр хүлээлтийг хинч хангаж өгч чадахгүй. Та өөрөө тэрнийг өөрчлөх ёстой юм. Та тэр хүлээлтээ болох ёстой юм. Ингэж байж бид нар энэс чөлөөлөгдөнө. За яг жинхэнэ гомдлууд байна. Одоо ингээд жинхэнэ одоо хүн таны амьдралыг айгүй гүнзгий хохироосон, таны сэтгэлд айгүй хөндөөр авчирсан ийм үйл явдлууд байна. За тэгвэл тэднийг бид нар уучлж энэ сэтгэлд агуулгадж байгаа энэ гомдол, хорсол, уур дургуутслаасаа бид нар салах ёстой юм аа. За нэг зүйлийг бид нар маш сайн ойлгох ёстой. Ялангуяа Эдгэрлийн Баяр хөөр номны үед бид нар зөндөө ярьж байсан. Хүний сэтгэл гэдэг бол хүний биед байдаг хамгийн эмзэг эрхтэн. Энэ эрхтэн маш эрүүл байх ёстой. Одоо миний биен дээр нэг хатиг юм уу тийм ээ? Одоо ингээд хөндөр юм гарчихвал би тэр дорн эдгийх гээд явдаг. Тэхгүй болвол одоо ингээд таны одоо биен дээр гарсан хатаг байлаа гэхэд энэ идэлээ та халуураад ядраад би чин дандаа өвдөөд эсвэл таны шүд өвдчихвэл танд хичнээн зовиртой байдаг. Амьдралын баяр баясгалан байхгүй болно, хүч чадалгүй болно, дандаа өвдөн, инээх газраа инээж чадахгүй болно. Тэгээ бид нар иймэрхүү бие дээр гарсан өвчнийг тэр дорн хөөцөлдөж яваад идгээдэг. Харин сэтгэл дээр гарч ирсэн ийм өрөвслүүдийг ийм одоо өвдсөн хатаг байна уу? Энэ шүдний өвчин шиг өвдөлт байна уу? Үүнийг бид нар эдгэж чаддаггүй. Тийм учраас энэ зүйлсүүдийг бид нар агуулад явдаг. Та одоо хүүхэд байснаа сана. Хүүхэд байхад юм л бол энийг л гүйж явдаг. Тэр ерөөсөө тэр гид үлсгэлэн байна уу, цатгалан байна уу, баяр хөөртэй байна уу, юм бүтэлтэй байна уу, бүтлэхгүй байна уу, ерөөсөө тоодоггүй. Хүүхэд бол баяр баясгалангаар дүүрэн байдаг. Өнөөдөр та бид нар яагаад тэгж баяр баясгалангүй болсон бэ? Та бид нар өнөөдөр яагаад ингэж инээх нь баг урвайх нь их ийм одоо нэг ийм дүнсгэр амьдралын баяр баясгалангүй ийм халуунч биш, хүйтэнч биш, тийм ээ? Ийм саарл хүмүүс болцгооцсон бай. Яг л та бидний зүрх сэтгэл ийм өвчнүүдээр дүүрэн болцсон байгаа. Таны зүрх сэтгэлд хатаг байгаа. Таны зүрх шүдний өвчин шиг өвдөлт байгаа. Тэр чин дандаа өвдөөд таны зүрх сэтгэлийг өвчлүүлдэг. Таны зүрх сэтгэл өвдөхөд таны амьдрал чинь бас өвчлөдөг. Тэгэхээр энэ хүний зүрх сэтгэлд байж болдог энэ хатаг энэ шүдний өвдөлт үүсгдэг зүйлс бол энэ гомдол, дургуутслууд юм аа. Тэгэхээр хэний буруу бах нь хамаагүй. Та зүрх сэтгэлдээ байгаа гомдол, дургуутсал, бухимдлыг дандаа чөлөөлж байгаарай. Ингэж чөлөөлөхгүй бол эдгээр зүйлс л таны амьдралыг удирддаг. Би одоо ингээл хамгийн энгийн жишээ ярил л та одоо ингээд ажил дээрээс амар ууртаа ороод ирлээ гэж одоо хүүхэд чинь тань дээр энийгээд гүгээд очлоо. Та хүүхдээ энийгээд тэрврээд авч чадахгүй шүү дээ. Тэ? Эхнэртэй, нөхөртөө, хүүхдүүдэд хэлэхгүй юмар уурлаж, загнан, зандарна. Яаж ийн? Таны зүрх сэтгэлд бий болсон тэр уур бухимдал таны амьдралыг, таны үйлдэлийг, таныг альвааг харах харааг жолоодож эхэлж. Та биш, таны дотор байгаа уур бухимдал. Энэ бол зөвхөн хурц уур бухимдлыг л бид нар тод харж чадна. Тэр цаана явж идэг. Та өөрөө ч мэддэггүй уур бухимдал дургуутслыг бид нар мэддэггүй. Гэтэл тэр бүгд та бидний амьдрал, та бидний сонголтонд бидний мэддгээс ч илүүгээр хүчтэй үргэлж нөлөөлж байд юм аа. За гурав дахь нь
олон хүмүүс айдас түгшүүрт жолоодогдсон амьдардаг. Тэдний айдас түгшүүр нь амьдрал тохиолдсон таагүй зүйлсээс үлдсэн шарах, бодит бус хүлээлт болон чанга хатуу дэглэмтэй гэр бүлд өсөснөөс эсвэл бүр удамшлигч зэрэг янз бүрийн үүдэлтэй байж болно. Айдас нь ямар шалтгаантай байгаагаас үл хамааран түгшүүртэй хүлэгдсэн хүмүүс эрсдэлтэй алхам хийхээсээ болгоомжлон олон гайхамшигт боломжуудыг алддаг. Тэд аль болох ямар нэг өөрчлөлт хийхгүйгээр ач туршсан алхам хийлгүй хамгийн эрсдэлгүй замаар явахыг эрмэлздэг. Айдас гэдэг бол таны өөрийгөө төвчсөн шорон бөгөөд. Энэ нь Бурхан таныг хэн болгохыг хүссэн тэр хүн болоход тань садаа болно. Тиймээс та итгэл ба хайр гэсэн зэвсгэн уг хүлээстэй тэмцэх хэрэгтэй. Библи бидэнд хандан 1-р Иохан номын 4:18 сайнаар бүрлдсэн хайр нь айдсыг зайлуулдаг. Айдастай амьдрал нь хайранд гүйцэд бүрлдээгүй байдаг. Үхлээс шүүлтээс айх айдас хүнийг хөдөлгөөнгүй болгодог гэж өгүүлж байна. За бид нарыг жолооддаг 3 дахь нэг хүчин зүйлийг ярьж байна. За бид нар бол хүн болгоны зүрх сэтгэлд айдас түгшүүр байдаг. Бидний сэтгэлдээ агуулж явдаг айдас болвол олон янзын үүдэлтэй байж болдгоо гэж. За одоо жишээлбэл энэ дэр хэлж байна л амьдралд нь тохиолдсон таагүй зүйлсээс үлдсэн шарах тийм ээ. Би та нарт өмнө ярьжсэн. Өмнө бас яг нэг тэр хүний түүхийг ярьжсэн тийм ээ. Одоо ингээд нэг коллежийн оюутан залуу одоо нэг найз хүүхэндээ байжээ. За тэгээд тэр найз хүүхэнтэйгээ ингээд хоёул айгүй гоё байжсэн чинь гинэтхэн найз хүүхэн нь нөгөө одоо залууг хайчихсан. Тэг хаяад одоо нөгөө коллежийнхаа профессортой нийлээ явцсан гинэ. За ингэнгүүт одоо нөгөө тэр залуугийн одоо хувьд бол маш тийм одоо цочирдсан аюу хүнд үйл явдал тохиолдож штэ. Тэр хүний сэтгэл одоо нөгөө тэр найз хүүхэндээ би одоо ингээ хаягдчихлаа, гологдчихлоо, ингээд намайг энэ хүн хүнд ч хэрэггүйгээ хайчлаа гэдэг ийм одоо сэтгэлийн өвдөлт тэр хүний сэтгэлд одоо ингээ хадгалагдаад үлдсэн. Тэгээд дараа нь юу болсон гэхлээр одоо нөгөө чинь одоо нэлээд хэдэн сарын дараагаар одоо ингээл мэдээж коллеж юм чи зөндөө олон охтууд байгаа шүү дээ. За тэгээд нэг охинтой уулзаад одоо ингээ жоохон үерх гээд ингээд болзоод явж эхэлсэн гинэ. Явж яснаа юу болсон гэхлээр нөгөө найз хүүхэнтэйгээ ингээд шинэ найз охинтойгоо овоо ингээ ойртоод яг ингээд овоо гүнзгээрээд иржсэн чинь нөгөө залуу чинь өөрөө нэг болсон болоогүй шалтгаан гаргаж агаад одоо нөгөө найз хүүхнээс болсон гэж байгаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл яаж юм гэхлээр ямар тэр хүний сэтгэлд ямар айдас суудсан байна гэхлээр одоо тэр уртлын найз охиндоо хаягдсан тэр одоо үйл явдлаас болоод тэр залуугийн сэтгэлд ямар айдас суудсан байна гэхлээр тэр чинь өөрөө ухамсарлахгүй шүү дээ. За энэ харилцаа эмэгтэй хүнтэй харилцаж байгаа харилцаа яг ийм тодорхой энэ төвшөнд хүрээд нэг өсөнд бол би одоо энэ эмэгтэйд илүү сайн болоод ирвэл дараа нь одоо би салчглаар энэ хүүхнээс болж би дахиад зөндөө нөгөө нэг уртлын хүүхэндээ хаягдсан шиг их зовох болно гэдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ харилцаа энээс дээшлээд би энэ хүнд энээс илүү сайн болвол энэний дараа өвдөлт ирдэг гэдэг ийм одоо мессеж тэр хүний сэтгэлд үлдсэн байж та уртлын одоо салалтаас болоод одоо энэ хүний сэтгэлд айдас үлдсэн. Тэгээ айдас нь яаж юм гэхлээр энэ хүнийг одоо жолоодчих. Дараачийн эмэгтэйтэй гүнзгий харилцаа тогтоодог. Тэгээ хэлж байгаа аахгүй. Би дараачийн коллежийн хэдэн жилийн туршид ерөөсөө л өчнөө хүүхнүүдтэй явуулдсан. Хинтээж ойртоогүй гэж байгаа аахгүй. Ерөөсөө зүрх сэтгэлээрээ ойртоод найз хүүхэн болж чаддгүй. Зүгээр л хүүхнүүдтэй одоо ингээл явуулдаад л байдаг. Тийм хүмүүс бидний амьдралд тааралддаг. Тэгээ бид нар тэр хүнийг харахлаараа энэ яасан муухай энэ айгуу завхаа одоо зайдан одоо домтой монтой гэдэг ингээл илдвэр хэлгдэг. Яг үнэн чанартай юу байна гэхлээр иймэрхүү айдас, иймэрхүү хүндүр байдал тэр хүнийг жолоодож тийм үйлдэл хийхэд нь хүргэдэг байна. Амьдрал тохиолдсон таагүй зүйлсээс үлдсэн шарах, за цааш нь бодит бус хүлээлт болон чанга хатуу дэглэмтэй гэр бүлд өссөнөөс эсвэл бүр удамшлигч зэрэг янз бүрийн үүдэлтэй байж болно. Хүүхдүүддээ бид нар одоо ингээд айгүй мундаг хүмүүс болох гэж хичээдгээ. За энэ явцдаа бид нар ямар алдаа гаргадаг уу гэхлээр хүүхдээсээ дандаа онц сурдаг, мундаг байхыг, дандаа тэргүүлдэг байхыг бид нар шууд болон шууд босаар шаардаж эхэлдэг. Би одоо амаараа ингээд миний хөө онц сурсангүй чи яасан муу хүүхдөө гэж загнахгүй байж болно. Гэхдээ хүүхдээ би одоо ингээд онц авахгүй байхлаар нь миний хүүхдээ урам хугарч байгааг манай хүүхэд харж байгаа бол би шууд бусаар тэр хүүхдэд би чи онц сурах ёстой шүү гэж тулгаж байгаатай адилхан. Тэгээд ийм байдалд одоо хүүхдүүд
бид нар ямар байдалд үүсдэг вэ гэхлээр нөгөө эцэг эхийн хүлээлтийг биелүүлэх гэж бид нар байдгаар хичээдэг. Тэгээд болохгүй байх тохиолдол байна. Болохгүй байх тохиолдол үүсэхлээр миний сэтгэлд айдас үүсч. Ямар айдас үүсчдэг вэ гэхэлэр би тийм сайн биш юм бэлээ. Одоо энэ нэг нь би хийж чадахгүй бол яана. Би олигтой биш байвал яах юм бэ гэдэг айдас дандаа ийм байдлуудаас үүсдэг. Ялангуяа одоо бидний үед бол сургууль, эцэг гэх бол ер нь биднэрт айгүйх тийм хатуу өндөр стандартын хүлээлтүүдийг их тавьсан. Тэрнээс болоод бид нар одоо ингэ сэтгэлдээ ийм айдас бий болдог. Зүгээр л би одоо 2 3 жишээ авч ин л та. Зүгээр энгийн бидний амьдралд байдаг. Тэгэхээр бид нар ийм айдас болвол бидний ямар ч одоо шалтгаанаар байж болно тийм ээ. Ийм үүссэн айдсууд бидний амьдралыг жолооддог. Өнөөдөр таны амьдралыг ямар айдас жолоодож байгаа вэ? За энэ ажилд орвол би одоо ажлыг хийж чадахгүй бол яана. Энэ хүмүүстэй уулзвал энэ хүмүүс намайг тоохгүй бол яана. Энэ хүмүүс намайг өөдгүй юм байна гэж бодчихвол яана. Энэ хүмүүс намайг жоохон тэнийг юм байна гэд харчвал яана. Бид нар үргэлжийн ийм нэг болсон болоогүй айдас донд хөтлөгдөж амьдардаг. Ихэнхдээ бид нар ингээд өөрийнхөө зүрх сэтгэл таалагддаггүй. Тэгээд түүнийгээ бид нар нууж амьдардаг. Нууж дүр үзүүлж амьдардаг. Тэгээд яагаад гэж нуурж дүр үзүүлээд байна гэхэлэр яг миний жинхнээсээ ямар хүн гэдгийг жинхнээсээ би ямар хүн бэ гэвэл та нар намайг хинч гэж харж байж болно. Энэ ном заагаад байдаг энэ сүрхий багш байна гэж харж байгаа хүн байж болно. Ганц зүрэг пастраа гэд над руу тэгж боддог ч хүн байна. Би пастор биш яг үнэндээ. Би зүгээр л одоо энэ энэрл сүмийн л одоо нэг гишүүн. Энэ номыг л одоо ингээд би хүмүүстэй хуваалцаж байгаа жирийн хүн байхгүй юу? Та нар намайг хинч гэж харж ээж болно. Яг үнэндээ би та нарын намайг одоо хин гэж харж байгаагаас үл хамааран би ямар хүн бэ гэвэл би л санта мутай л хүн. Алдаатай оноотой бүтэлтэй бүтлгүүл хүн. Би зарим тохиолдолд айгүй сайн зөв шийдвэр гаргаж чадчихэж магадгүй. Зарим үед шал тэнэг буруу шийдвэрч гаргана. Зарим үед би айгүй мундаг юмыг айгүй ойлгоод айгүй сайн хийж чадчихэж магадгүй. Зарим үед бүр холиомонтой утгана. Хүмүүстэй харилцаад зарим хүмүүстэй би айгүй зөв сайн харилцаад зарим хүнд айгүй сайн сэтгэл төрүүлж магадгүй. Зарим хүнтэй би нөгөө хүнээ ойлгохгүй, мэдрэхгүй бүр тэнийг юм яриад тэр хүнийг өөрөө мэдж мэдэхгүй багтааж гондоож хохироож байж л байгаа. Хүн бол ерөөсөө ийм л байдаг. Би одоо ингээд та нарыг намайг хараад нөгөө ганц зэрэг багш одоо ингээд айгүй мундаг ном заадаг. Энэ айгүй мундаг Кристиан хүн байхаа гэд бодож байгаа байхаа. Тэгэхээр би одоо энэ хүмүүс тэр нөгөө нэг өөрийнхөө жинхэнэ дүр төрхөө харуулчвал би одоо ингээд баг нүдний булаа болно гэд. Тэгээ би одоо худлаа дүр үзүүлж амьдарч эхэлдэг. Энэ ийм айдсууд биднийг жолооддаг юм аа гэж байна. Дөрөвдөх нь олон хүмүүс материаллык эд зүйлсд хөтлөгдөж амьдардаг. Тэдний эд баялагийг олж авах, өөрийн болгох гэсэн хүсэл нь бүхий л амьдралынхын зорилго болсон байдаг. Илүү их баян болвол аз жаргалтай, илүү чухал хүн, илүү баталгаатай амьдралтай болдог гэсэн худал үнэмшлээс болж тэд үргэлж илүү олж авахыг хүсдэг ба энэ нь хизээж биелэлээ олдоггүй билээ. Эд баялаг нь зөвхөн төрхөн зургийн л аз жаргалыг буу болгодгоо. Эд юмс өөрчлөгддөггүй тул бид аажимдаа уудаж илүү шин, илүү том, илүү сайн хувилбарыг нь хүсч эхэлдэг. Одоо энэ Америкт амьдарч байхад энэ капиталист нийгмийг өнөөдрийн Америкийн нийгмийн одоо нийгэм тогтсон соёлыг шүүмжилдэг хүмүүс зөндөө байна. Зарим тэр хүмүүсийн яриаг сонсож байхад ерөөсөө юу гэж ярьж байна гэхлээр Америкийн одоо энэ нийгэм энэ капиталист нийгэм болвол жирийн иргэд биднийг ерөөсөө хэрэглэгч болгож л өсөж байгаа мó. Одоо хэрэглэгч болгож хувиргаж байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл яаж юм гэхлээр та бид нарыг ажил хийгээд цалин аваад тэр мөнгөөрөө дэлгүүрээс бараа худалдаж авдаг байх нь мундаг капиталист энэ баян хүмүүс тэр нь л чухал. Тийм учраас та нарыг бүхэлд нь тийм хүмүүс болгоцсон гэдэг. Хамгийн энгийн жишээ байна шүү дээ. Одоо ингээл би iPhone барьдаг. За энэ iPhone яаж юм? Ерөөсөө жил болгон шинэ загвар гаргана. Тэгээд би одоо миний уртлын загвар ажиллаж байлаа ч гэсэн шинэ загварыг авах хүсэл миний дотор бий болдог. Тэгээд энэ 3 4 загварын дараа нэлээд олон жил одоо нэг утсыг барьсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ одоо нөгөө нэг энэ 11 барьж байгаа хүн болвол ер нь одоо цаг үеэс хоцрогдсон юм шиг тийм сэтгэлгээг бий болгодог. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ капиталист нийгмийг шүүмжилдэг хүмүүс юу хэлдэг вэ гэвэл ерөөсөө энэ нийгэмд одоо өнөөдрийн энэ капиталист нийгэмд өнөөдрийн Америкийн нийгэмд ямар сэтгэлгээ бий болсон бэ гэхлээр хэдий ч нэх мөнгө хийдэг хүн л төдий ч нэ амжилттай явж байгаа л хүн гэж тооцогдно. Та олигтой мөнгө хийдэггүй л та ерөөсөө амжилттай хүн биш байна. Амжилттай хүн биш болвол та ер нь одоо хөтөлгүүтсэн хүн байна. Та ерөөсөө олигтой хүн ерөөсөө та олигтой сайн хүн юм бол амжилттай болох хэвээр. Таны амжилтыг чинь
хэмжүүр бол мөнгө юм аа. Тэгээд ерөөсө амжилтыг шүтдэг нийгэм болж хувирсан гэдэг. Ягаад энэ баян хүмүүсийг энэ нийгмийг өдөрдуулахаар энэ улсыг өдөрдуулахаар сонгоод байгаа юм. Ягаад гэвэл энэ хүмүүс баян юм чинь, амжилттай юм чинь, мундаг байгаа гэдэг ийм л нийгмийн хүлээлт сэтгэлгээнээс болж л ийм хүмүүс одоо улс удирдах явж байна, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хүний нийгэмд одоо хүний ертөнцид энэ бурхангүй энэ хүний ертөнцид юуг шүтдэг болцсон бэ гэвэл ерөөсөө мөнгийг л шүтдэг болцсон. Тэгэл та хэдий ч нэг мөнгөтэй болон та төдий ч амжилттай явж байна гэсэн. Та хэдий ч амжилттай байна, та хувь хүний хувьд үнэхээр одоо яг л сайн мундаг хүн байна. Та мөнгөгүй байгаа бол, та амжилтгүй байгаа бол та бол хувь хүний хувьд баларсан юм байна. Одоо ингээ англи хэлэн дээр бол loser гэдэг үг бол ер нь одоо Америк хүнийг хүнтэй хэрэлдэж байгаа муудалцаад хүнийг loser гэж хараавал хэлвэл тэрийг бол хараал гэж хүлээж авдаг. Тэрийг бол амар гүнзгий доромжлол гэж хүлээж авдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж нийгэмд амжилт сайн loser буюу бүтлэггүй хүн байх нь бол хамгийн муухай юм а гэдэг сэтгэлгээ бий болсон. Тэгэхээр хүн ямар нийгэмд ямар цаг үед амьдрна яг тэр цаг үеийнхаа нэг хэсэг болж хувирдаг. Өнөөдрийн цаг үед ямар сэтгэлгээ оршин байна вэ гэвэл ерөөсөө л мөнгөийг л олж авах хэрэгтэй. Баян болох хэрэгтэй. Тэгвэл та болвол одоо яг нэг хүн шиг хүн болж гинэ. Та ядуу байгаа бол, та бүтлэггүй байгаа бол та бол хинч биш юм аа гэдэг ийм сэтгэлгээ бий болсон. За энээс болоод өнөөдөр та бидний амьдралыг юу өдөрддөг болсон бэ гэвэл ерөөсөө мөнгөтэй байх, амжилттай болох Монгол сэтгэлгээнд байдаг шүү дээ. Хүний дайтай хүн байх гэдэг сэтгэлгээ. Тэр нь юу хэлж байгаа юм гэхэлэр ер нь одоо хүмүүсийн дунджаас л дутхгүй чадвал дунджаас дээгүүр байх нь л одоо надад айгүй чухал юм аа л гэсэн. Одоо хүний дайтай л амьдрч явна, бусдаас гоохгүй болохгүй ингээд сайхан дажгүй л амьдрч явна одоо. Дажгүй гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр одоо нэг байшинтай, орон гэртэй, одоо унаа тэрэгтэй юу гэдгийг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ сэтгэлгээ өнөөдөр та бид нарыг удирддаг юм аа. Таны амьдралыг намайг та бид нар өөрсдөө жоохон мөнгө муутай, амжилтгүй явж эхлэх юм бол би өстө хувь хүний хувьд баларлаа, би өстө бүтлэггүй юм байна. Би бол ерөөсөө одоо ингээд хүмүүсийн адаг болчихжээ гэдэг ийм сэтгэлгээ бий болдог. Тийм учраас хүнээс дутахгүй байхын тулд та бид нар өөрийн мэдлэггүй эд баялагын хойноос хөөцөлддөг. Тэгээ энэ дээр хэлж ин л да. Эд баялаг нь төрхөн зургийн аз жаргалыг бий болгох. Сэтгэл бол яг ийм цагийн дүүжин шиг ажилтдаг юм аа. Тэгээ өөрөөр хэлбэл яадгүй гэхэлэр та одоо ингээ маргааш цоо шин Lexus 600 худалдаад авлаа гэж бодъё. Одоо Монголд ч гэсэн Америкт ч гэсэн энэ бол ерөөсөн баян хүний бэлэг тэмдэг болсон. Тэгээ одоо үнэхээр унааны дээд байна. За энэ Lexus 600 та одоо маргааш Lexus 600 худалдаад авчлаа. Таны сэтгэлийн ханамж ийм өндөр болно. За тэгээд одоо ингээд хэдэн сар байдгийг нэг жил ч юм уу те нөгөө шинэ машинд орцуулахаар шинэ машины үнэртэй адил машин чинь зүгээр унаад явахтар хөнгөнтөл сайхан давхаад цас мастай замаар чинь давхахад шарвахгүй суухгүй одоо ингээд л те тэр одоо Lexus 600 тэр цоо шинэ машины танд өгөх тэр сэтгэлийн ханамж цаг хугацаа өнгөрөх тусам буурдаг. Тэгээд одоо нэг мэдсэн 6 сарын дараа юм уу жилийн дараагаар Lexus 600 машины танд авчирсан сэтгэлийн ханамж таны сэтгэлийг тэр өргөсөн өргөл байхгүй болдог. Машин авахаас өмнө сэтгэл санаа чи ямар төвшөнд яг тэр төвшөнд л очдог. Эд баялаг бол түр зүрийн сэтгэлийн ханамжийг танд өгдөг юм. Эд юмс өөрчлөгддөггүй тул бид аажимдаа үүдэж илүү шин, илүү том, илүү сайн хувилбарыг нь хүсч эхэлдэг. Өнөөдөр эд юмс бол одоо бидний хувьд яг арх шиг болсон. Арх уудаг хүмүүс мэдж байгаа. Нэг өрөнгө арх уухлаар ингээд та нэг хэсэгтээ ингээд таны сэтгэл аягүй гоё өөдрөг болж ирдэг. Тэ инээд хүрээд, баяр хүрээд, бүх юм гоё харагдаад тэгжээт л нөгөө арх чинь ингээд жоохон байжгаа гарч эхэлдэг байхгүй юу? Тэгэнгүүтээ дахиад нэг уух хэрэг. Одоо нэгэсэндээ шаарыг ингээ газар унгаахгүй дээшээ ингээ цохоод байгаатай адилхан нэг өрөнгө архины чи үйлчлэгээ 30-40 минутын дотор гарчин ш нөгөө архичин гарчин. Тэгэхээр та буцаад одоо нөгөө нэг сэтгэл санаа нь уруу байдал руу очих гээд байгаа. Сэтгэлээ очуулахгүй тул дахиад нэг өрөнгө ууж явах хэвээр. Тэгвэл арх нь одоо эд юмс дээр яг ижлэхэн ийм үйлчлэгээд. Нөгөө Lexus 600-г аваад таны сэтгэл буцаад байрандаа очиж. Тэгэхээр та дахиад нэг юм авах хэрэгтэй. Дахиад нэг өөр зүйл авах хэрэгтэй. Тэгвэл таны сэтгэл дахиад жоохон өөдрөг болно. Тэгээ би илүү ихийг олж эзэмшиж чадвал илүү чухал хүн болно гэдэг нь ердөө л үлгэр юм аа. Хүний өөрийнх нь үнц нь эзэмшиж буй хөрөнгөний хэмжээ нь хоёр өөр зүйл. Таны үнц нь таны эзэмшиж буй эд баялгаар тодорхойлогдохгүй бөгөөд Бурхан амьдралын хамгийн үн цэнтэй зүйлс бол
эд зүйлс биш гэдгийг хэлсэн байдаг. Би хэдий ч нэ баян хүн болвол төдий ч нэ би айгүй мундаг үн цэнтэй хүн болно гэж боддог. Яг үнэндээ хүний үн цэн гэдэг бол танд байгаа бүх зүйлийг аваад хайцсан байхад та хэн байна гэдэг чинь таны үн цэн. Таны өнөөдөр хэрэгжилж байгаа зүйл хэдэн сая доллар байна гэдэг нь таны үн цэн биш. Энэ бол зүгээр таны хэрэгжилж байгаа зүйлсийн л үн цэн. Хүмүүст байдаг мөнгөтэй холбоотой хамгийн түгээмэл хандлага бол илүү их мөнгөтэй болсноор амьдрал тань илүү баталгаатай болно гэсэн ойлголт. Их мөнгө таны амьдралын баталгаа болохгүй. Эд баялаг нь хянаж удирдах аргагүй олон хүчин зүйлсийн нөлөөгөөр хоромхон зурж алдагдаж болно. Харин амьдралын тань жинхэнэ баталгаат байдал нь хинч хизээж танаас булаан авч чадахгүй тэр зүйл буюу таны бурхамтай харилцаагаар хангагдана гэж. Бид нар нөгөө талаас одоо бидний амьдралыг айдас удирддаг гэсэн юм ээ. Тэрний нэг айдас бол хэрв миний амьдралд одоо нэг бүтлгүй зүйл тохиолдвол яах вэ? Тэгвэл одоо надаа ингээд би өвдчихвэл яах вэ? Ажилгүй болчихвол яах вэ? Тэгэхээр нэг дансанд байгаа мөнгө болвол нэг хэсэгтээ миний амьдралыг аваад явчихна. Энэ мөнгөөрөө би эмчд үзүүлээд одоо гайгүй болчих нь машин эвдэрчүүл энэ мөнгөөрөө шинэ машин авчна гихчлэнгээр бидний цуглуулсан мөнгө миний амьдралын маргаашийн баталгаа гэж бид нар хүлээж авдаг. Тэгээд одоо нэг мөнгөний хойноос хөөцөлдөг бас нэг шалтгаан бол ийм байна. Гэтэл хэлж байна нэмэ. Уучлаарай, тэр мөнгө чинь яг үнэндээ таны амьдралын баталгаа болохгүй. Харин таны амьдралын баталгааг бол бурхан л өгд юм аа. Таныг маргааш амьд явахгүйг, таны маргааш өвдөхгүй, таны маргааш ажилтаа байх, ажилгүй байхыг, таны маргааш орлоготой байх, орлогогүй байхыг таны дансанд байдаг мөнгө шийддэг юм биш. Энийг бурхан шийддэг. Тэгэхээр та бидний амьдралын баталгаа болвол мөнгө биш, харин бурхан юм аа гэж хэлж. 5 дахь бидний амьдралыг удирддаг зүйлс олон хүмүүс хэн нэгний таалалд нийцүүлэхин төлөө амьдардаг. Тэдгээр хүмүүс өөрсдийн эцэг эхнэр нөхөр, үр хүүхэд, багш нар болон найз нарынхаа өөрөөс нь хүлээлтэнд баригдаж тэднэр жолоодогдсон амьдардаг. Олон хүн насанд хүрсэн хойнооч ааштай эцэг эхийнхаа хүсэлд нийцүүлэх гэж хичээн амьдардаг ба зарим нь ойр нөхдийнхөө шахалтан дор болон хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдсанд баригдан амьдарч байдаг. Харамсалтай нь хүмүүс тохируулах гэсэн хүн эцэстээ өөрийн хувь чанараа алддаг. Амжилтанд хүргэх бүхэл арга замыг мэдэхгүй хэдий ч бүтлгүүд л хүргэдэг баталгаатай нэг зам бол хүн бүхэн таалагдах гэж хичээх явдал гэдгийг би мэднэ. Бусдын санаа сэтгэлдээр жолоодуулах аваас таны амьдралд зориулагдсан Бурхны төлөвлөгөөг биелүүлж чадахгүй нь баталгаатай. Есүс Матай номын 6-гийн 24-д хинч хоёр эзэнд үйлчлж чадахгүй гэж хэлсэн. Одоо бидний амьдралыг жолооддаг 5 дахь одоо жишээ болгож л ярьж байгаа шүү дээ. Нэг хүчин зүйл бол хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг айдас. Энэ нь одоо ингээд бид нар их буруу муухай юм биш ээ. Хүн бол хүмүүсийн дунд байхаар бүтээгдсэн. Одоо Бурхан анх ингээд Адамыг бүтээчээ дараа нь хараад хүн ганцаараа байх нь зохисгүй юм аа гэд Еваг бүтээж өгч байгаа. Тэгэхээр хүн бол ерөөсөө хүмүүсийн дунд л байдаг. Бид нар хүмүүсийн дунд байхлаараа бид нар бусд хүмүүсээр хүлээж авагдах хэрэгцээ заавал байдаг. Та одоо нэг групп хүмүүстээр очивол тэр хүмүүс таныг стандараа алга тосоод ингээд хүлээж авахыг л та хүсч хүлээдэг. Та нэг шинэ ажилд орсон таны ажлынхан таныг хүлээж авахгүй гадуурхаад үл тоомсорлоод ингээд байвал танд хичнээн хэцүү. Эсвэл тэр ажлынхан чинь таныг айгүй алгаа тосч хүлээж аваад туслаад ингээ өөрсдийнхөө нэг хамт олон болгоод авчихвал танд хичнээн таатай. Тэгэхээр бусдаар хүлээж авагдах, зөвшөөрөгдөх гэдэг бол хүний сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ юм аа. Гэхдээ ингэх мэдээж одоо шаардлага байгаа. Бид нар бүгдээр ингэхгүйгээр байж чадахгүй, болохгүй. Зарим тохиолдолд бид нар хэтрүүлдэг. Ерөөсөө л тэр хүмүүст таалагдахын тулд өөрсдийн мөн чанараа алдаж эхэлдэг. Тэгэхээр ингэж болохгүй шүү л гэж хэлж байгаа юм. Тэрнээс ерөөсөө хүнд битээ таалагдахгүй харин ч бүр эсрэгээр дургуг нь үргээд яваа гэж ерөөсөө хэлж байгаа юм биш ээ. Хүнд таалагдах, хүмүүстэй зохицох болвол хүний үндсэн сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ юм аа. Зарим нөхцөлд бид нар хэтрүүлдэг. Ялангуяа жоохон байхад өөр сургууль шилжиж очиод нөгөө сургуулийн хүүхдүүд арх угаал тамхи татхлаар нөгөө хүүхдүүдэд хүлээн авахдахын тулд чи архиуд уудаг удлаа яриад байгаа ш. Ууж үзээгүй. Тэгээ архигээд өглөөр нь ингээд гүрийгээд уугаад тэгээд нөгөөдөл чи waах хэвээр гэд. Яаж юм би тэр хүүхдүүдээр хүлээн авахдахын тулд өөрийн хийдэггүй зүйлээ ч хийдэг гэж хэлээд би хүлээж авахдах гэж. 10 жилийн хүүхэд тийм байжээ. Өнөөдөр ч гэсэн бид нар амьдралд өөрсдөө ч ухамсарлахгүйгээр эдгээр зүйлсийг хийж амьдрч байд юм аа. Амьдралдаа гаргадаг олон шийдвэрүүд бид нар ухамсарлалт
ухамсарлагдсан ч ухамсарлахгүй байсан яг иймэрхүү шийдвэрүүд гаргадаг. Бид нарыг жоохон байхад тарпез үнд модонд орсон тийм ээ. Одоо ерөөсөө бүгдээрээ нэг өргөн жигтэйхөө өргөмд өмсчил бараг л орооцолдож унтчих гал яваал байдаг байл. За 90-ад он болсон чи нэг хэсэг цагаан малгай модонд орсон. Дугуй бүгдээрээ нэг юм өдөн цагаан малгай тавьчихроос Улаанбаатарын гудамж харах юм бол баахан цагаан малгай л явж идэг. Тэгээ яагаад ингэж байдгийг? Яагаад гэвэл бид нар бусд хүнтэй адилхан байж иж зохицож амьдрах гэдэг ийм хэрэгцээ байдаг. Тийм учраас бид нар өөрийн мэдлэггүй бусд хүмүүсийн хийж байгаатай адилхан хувцалж эхэлдэг. Адилхан дуурайж өөрийгөө авч явж эхэлдэг, тийм ээ. Тэгэхээр ийм хүчин зүйлс чинь бидний амьдралыг бас жолоодож байдгиймаа л гэдгийг хэлж байгаа. Энэ жолоодогд юм аа. Тэ одоо ингээд саяны 5 хүчин зүйл хэлж штэ. Энэ нь л бити жолоодогдороо гэж хэлж байгаа юм биш. Уучлаарай. Ерөөс жолоодогдохгүй байж чадахгүй. Тодорхой хэмжээнд эднэрийг л бид нар зөв авч явахыг л одоо биднэрт хэлж байгаа юм. Тэр айдасгүй амьдрна гэж ерөөсөө байхгүй. За хүний нэгэнд амьдрч байгаа юм чи одоо яа харахгүй бид нар мөнгөний хойноос хүссэн хүсээгүй л явдаг. Зүгээр үнэхээр одоо мөнгө миний амьдралын эцсийн баталгаа биш, бурхан гэдгийг л санаж явах хэрэгтэй. Таны амьдралыг өдөртөн жолоодох өөр хүчин зүйлч байх ба бүгдээрээ ашиглагдаагүй боломж, шаардлагагүй стресс болон зорилгодоо хүрээгүй амьдрал гих мухардалд хүргэдэг. Энэхүү 40 өдрийн аялал нь танд бурханы зорилгуудаар газарчлуулагдсан, жолоодуул чиглүүлэгдсэн, зорилгоор удирдуулсан амьдралаар хэрхэн амьдрахыг харуулах болно. Танд зориулсан бурханы зорилгуудыг мэдхээс илүү чухал зүйл гэж үгүй бөгөөд харин уг зорилгуудыг мэдэхгүй байхыг ямар ч амжилт, эд хөрөнгө, алдар нэр, баяр цэнгэл нөхөж чадахгүй билээ. Зориггүй бол амьдрал утга учиргүй хөдөлгөөн, чиглэлгүй үйлдэлүүд болон шалтгаангүй тохиолдлууд байх болно. Амьдрал зориггүй бол онц хач холбогдлого өчүүхэн бас утга учиргүй юм аа гэж. Тэгэхээр сая хүртэл бид нар юу үзвэ гэвэл одоо хүний махан бие биднийг амьдралыг яг үнэндээ жолооддаг. Тэрнээс одоо жишээ болгоод бид нар тэр махан биений 5 хүчин зүйлийг бид нар авч үзлээ. Бид нар хүссэн ч хүсээгүй ч өөрсдөө мэдсэн ч мэдээгүй ч иймэрхүү хүчин зүйлсүүд бидний амьдралыг жолооддаг юм аа. Тэгвэл өнөөдөр бид нар одоо энэ номоор дамжуулж юу сурах гэж байгааг бол тэр одоо махан бие энэ хүчин зүйлсд бид нар амьдралаа эцсийн зорилго болгож жолоодуулахгүй. Эдгээр хүчин зүйлс бидний амьдрал нөлөөлж болно. Гэхдээ эдгээрээр бид нар удирдуулах. Бид нар юугаар удирдуулна гинэ? Бурхан таныг намайг энэ ертөнцид авчирч тавьсан тэр зорилгодлол бид нар амьдралаа жолоодуулж амьдрна. Яаж жолоодуулдаг? Та маргааш ямар нэг сонголт хийх болоход, ямар нэг шийдвэр гаргах болоход би зогсоод миний бодлоор ингэмээр байна. Ингэвэл дээр юм шиг байна. Ингэхгүй л хүмүүс юу гэж хэлэх юм бэ? Тэгвэл одоо би айгүй тэнэг харагдах гээд байна гэж шийдвэр гаргахгүй нэ. Харин юугаар гинэ? Бурхан намайг энэ нөхцөл яг ямар шийдвэр гаргах гэсэн, юу хий гэсэн тэр асуултын хариултыг мэдж байгаа бол яг түүний дагуу шийдвэр гаргаж амьдрах тухай суралцнаа гэж хэлж. Сая хүртэл бид нар өнөөдөр таны намайг юу удирдах амьдрдаг, ямар хүчин зүйлс удирддгийн 5 жишээг авч үз. Тэгвэл өнөөдрөөс бид нар одоо ямар шийдвэр гаргах гээд байгаа юм гэхэлэр эдгээр зүйлс удирдуулахгүй тийм ээ. Эдгээр зүйлс надад нөлөөлөх үү нөлөөлнө. Гэхдээ эдгээрээр би удирдуулахгүй. Би юугаар удирдуулна гинэ? Бурханы намайг энэ ертөнцид авчирч тавьсан тэр зорилгыг л би нэгдүгээр тавина. Тэр зорилго л намайг удирднаа. Маргаашаас миний ямар сонголт хийх, ямар шийдвэр гаргах. Үүнийг миний махан бие биш харин Бурханы миний өмнө авчирч тавьсан зорилго л чиглүүлнэ гэж суралцах гэж. Тэгэхээр одоо ингэж Бурханы өмнө авчирч тавьсан зорилгоор удирдуулж амьдрахын ач холбогдол гэж. Зорилгоор удирдуулж амьдрах нь дараах гайхалтай 5 ач холбогдолтой. Нэгдүгээр зорилгоо мэдэх нь амьдралыг тань утга учиртай болгодог. Бид утга учиртай байхаар бүтээгдсэн. Тиймээс хүмүүс одон зурхай, мэрэгч, төлөгч гэх мэт эргэлзээтэй замуудаар дамжуулан амьдралынхаа утга учирыг олж мэдхийг хичээдэг. Амьдрал тань утга учиртай, зоригтой үед та бараг бүгдийг давж гарч чаддаг. Харин амьдрал тань утга учиргүй аваас юугч дааж твчхийн аргагүй. 20 хэдхэн настай залуу. Би өөрийгөө бүтлэхгүй нэгэн гэд хэмээн мэдэрч байна. Яагаад гэвэл би хэн нэгэн болох ёстой гэдгээ мэдэх гэж оролдож байгаа ч энэ нь яг юу болохыг мэдэхгүй байна. Өдөр хоногийг л өнгөрөөж байгаагаа мэдж байна. Хизээ нэгэн цагт хэрвээ би амьдралынхаа зорилгыг олж мэдвэл тэр цагаас л жинхнээсээ амьдрч эхлэх мэт гэж бичжээ. Бурхангүйгээр амьдралд зорилго байхгүй. Зорилго байхгүй бол амьдралд ямар ч утга учир байхгүй. Утга учиргүй амьдралд ямар ч ач холбогдол найдвар байхгүй шүү дээ. Библиэд олон хүмүүс
энэхүү итгэл найдваргүй байдлын талаар хэлсэн байдаг. Исая номын 49-ийн 4 дээр харин би дэмийг хөдөлмөрлөж өөрийн хүчийг юунд ч биш хоосон зүйлс зарцуулжээ хэмээн гомдолсон байдаг. Йов 7-гийн 6 дээр миний амьдрал ямар ч итгэл найдваргүй өдрүүдээр урссаар байна. Йов 7-гийн 16 дээр би бууж өглөө. Би амьдралаас залхан ядарлаа. Намайг орхи. Миний амьдрал ямар ч утга учир алга гэжээ. Хамгийн том эмгэнэл бол үхэл бус харин зориггүй амьдрал ажээ. Та өнөөдөр явж ирсэн амьдралаа эргэж хараад олон зүйлийг ойлгохгүй байвал өнгөрсөн амьдралаа хоосон өнгөрөөч гэсэн юм шиг. Бид нар дандаа л завгүй амьдардаг. Дандаа л завгүй. Гэсэн ч эргэж хараад нэг өдөр би ер нь юуны төлөө ингэж явбаа? Юуны төлөө залуу халуун насаа юунд зориулаад үрчгсэн юм бэ? Би өнөөдөр энэ амьдралаас юу бүтээ? Би ер нь юу хийж яваа юм? Хаашаа явж байгаа юм? Үүнийг өөрөөсөө асуух өдөр тань тохиолдож байв уу? Хэрвээ тэгж асуух өдөр тохиолдож байгааг бол тохиолдноо. Тохиолддог хүний амьдралд. Тэгэхээр үүнийг хэлж байгаа. Хэрвээ та юуны төлөө амьдарч байгаагаа мэдэж байгаа бол миний амьдралд өнөөдөр тохиолдож байгаа зүйлсүүдийг би хараад ийм учраас тохиолдож байгаамаа. Би тохиолдож байгаа зүйлсүүдийг хараад ойлгож чаддаг. Учрыг нь мэддэг. Би хаана явж байгаа? Би хэн гэдгийг, хаашаа явж байгаа? Юу хийх ёстойгоо мэдэх гэдэг бол хүний жинхэнэ хүч чадал юм аа. Үнийг өгүүлж. Хэрвээ та өөрийнхөө юу хийж байгааг, хаашаа явж байгааг хийж байгаа зүйл чинь үр дүнтэй юм, үр дүнгүй юм уу? Та үнэхээр өнөөдөр яг бурхны хийгсэн зүйлийг хийж байгаа мó, хийхгүй байгаа мó? Эсвэл би дэмий хоосон амьдраад байгаа мó гэдгийг мэдэхгүй байх гэдэг бол хүний амьдралыг энэ ертөнцийн тохиолдох хамгийн хүнд хэцүү ачаануудын нэг байдаг. Би л өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргээд харахад олон жил ямар ч итгэлгүй амьдарч ирснээ мэддэг. Итгэлгүй гэдэг нь юу гэхээр хийж байгаа зүйлээ зөв үү буруу юу гэдгийг нь би сайн мэддэггүй. Хийж байгаа зүйлээ хэрэгтэй юм хийгээд байгаа мó хэрэггүй юм хийгээд байгаа мó гэдгийг ч мэддэггүй. Маргааш надаа юу тохиолдохыг ч мэддэггүй. Би хаана яваад байгаа юу хийгээд байгаа зөв юм хийж байгаа мó буруу юм хийгээд байгаа мó хэрэгтэй юм хийж гэнэ үү хийх ёстой зүйлээ хийж гэнэ үү үгүй юу гэдгийг мэддэггүй. Ийм итгэлгүйгээр маш олон жил амьдарч ирсэн. Тэгээ энэ итгэлгүй байдлыг ингээ өөрийнхөө төөрчгсөн хаана явж байгаа мэдэхгүй хэн гэдгээ ч мэдэхгүй байх гэдэг бол хүний зүрх сэтгэлд ирдэг хамгийн хүнд хүчээр ачаа, хамгийн хүнд хүчээр мэдрэмж. Тэгээ үнийг мэдрэхгүй тулд бид нар сэтгэлээ өөр зүйлсээр аргацааж эхэлдэг. Өнөөдөр тийм ээ та нар ягаад одоо ингээл юм л бол уцаа шүүрч яваад байдаг гэж бодож. Дандаа энэ мэдрэмжээс зайлсхийх гэдэг. Өөрийгөө аргацааж байгаа, өөрийгөө сатааруулж байгаа. Үнэхээр одоо энэ зорилгоор удирдуулсан амьдрал би одоо бурханд итгээд ялангуяа миний итгэлийн амьдралын сүүлийн хэдэн жилүүдэд би одоо харьцангуй яг би одоо 100% гэж хэлж чадахгүй. Өнөөдөр ч гэсэн ингээл бас унах өдөр байна. Гэхдээ өнөөдөр би ингээд амьдралаа хараад за би ер нь байх ёстой газараа байж байгаа. Үүнийг хийх ёстой, миний хийх ёстой зүйлийг энийг би хийх ёсгүй. Энэнийг би хийхгүй байх гэж хичээх ёстой. Үнийг би хийх гэж хичээх ёстой. Миний амьдралд маргааш юу ч тохиолдлоо гэсэн би ингэж л алхах гэж хичээх ёстой. Үнийг би ямар ч тохиолдолд хийж болохгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр би одоо ингээд бурхантай амьдарсан сүүлийн хэдэн жилийн амьдралаас би өөрийгөө хэн гэдгийг хаана байх ёстой, юу хийх ёстой. Өнөөдөр миний амьдарч байгаа нөхцөл байдал ямар ч байж болно. Гэхдээ яг энэ нөхцөл байдал дотор бурхан надаас юу хүсч хүлээж байгаа вэ гэдгийг мэдэх нь миний амьдралыг утга учиртай болгодог. Хэрв намайг одоо буцаагаад 20 настай болгоё гэвэл би болмооргүй байна. Би өмнө нь одоо хүнийг тгийж хэлж байгааг хараад энэ нэстэ худлаа ярьж байна. 20-той бол өстой гоё штэ. Би одоо 20-той бол өстой алнаа адэргэл зөндөө тгийж боддог байсан байхгүй. Тэгээ би өнөөдөр явж эргэж хараад би юу гэж бодож юм гэхээр үгүй би болмооргүй байна. Дахиад өчнөөн жил ингээд төөрчихсөн. Өөрийгөө хуурч тэр би яг хэн байгаагаа мэдэхгүй, юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй, хаашаа юунд зорхооч мэдэхгүй. Тэгээд тэр мэдрэмжээсээ өөрийгөө сатааруулж худлаа үнэн зориг гаргана. Худлаа үнэн төлөвлөгөө гаргана. Худлаа үнэн зориг тавина. Тэгэл баахан ингээд хамаг амьдралаа, хамаг цаг ирч хүч амьдралаа зориулдаг. Тэгсэн мөртлөө яг жигнэс сэтгэлийн гүнд миний яг энэ хийж байгаа зүйл зөв үү буруу юу гэдэгт мөнхийн эргэлзээ байдаг. Ингэж л амьдарч ирсэн. Бурханд талархъя. Тэгээд өнөөдөр үнэхээр нэг би өөртөө харахад за би бол ер нь өнөөдөр хаана зогсож байгаа, хаашаа явж байгаа, юу хийх ёстой, энэ нөхцөлд яаж хандах ёстой гэдэг дээр би арай илүү зөв сонголт хийхэд одоо бурхан надад газарчилж байна гэдгийг хардаг болсон цагаас ахуулаад миний амьдрал миний хувьд их амар хөнгөн болсон. Би илүү хүчтэй, зоригтой амьдарч байгаа мэт надад санагдаж байна. Арай гэж нэг юм амьдрал
миний хувьд утга учиртай болж хувирж байна. Тэгэхээр үнийг л хэлж байгаа. Итгэл найдвар тийм ээ. Одоо хэлж байна. Хамгийн том эмгэнэл бол үхэл бус харин зориггүй амьдрал аж. Энэ хэсэгтэр ингэж хэлсэн байгаа. Библийн ишлэлдэр Каиныг нүгэлүүлдэхэд Бурхан түүнд чи газар дэлхий дээр цөхрөн тэнүүцлэгч болно гэсэн. Би энэ зорилгоо мэдэхгүй, Бурханыг харахгүй, Бурханыг мэдэхгүй. Тэгээ би өнөөдөр хаан зогсож байгаа юм? Би хэн юм? Би юу хийх ёстой юм? Хаашаа явах ёстой юм? Ямар сонголт хийх ёстой юм гэдгээ мэдэхгүй байсан тэр амьдралын жилүүдэд эргээд харахад би үнэхээр одоо яг энэ дэлхий дээр би нэг ингээд цөхрөн тэнүүцлэгч. Яг энэ Каин шиг би энэ дэлхий дээр цөхрөн тэнүүцлэгч байгаа юм шиг л тийм л мэдрэмж надад төрдөг байсан. Хамгийн том эмгэнэл бол үхэл бус харин зориггүй амьдрал ажаа гэж. Итгэл найдвар гэдэг бол бидний амьдралд агаар ус мэд чухал хэрэгтэй зүйл. Давж гарах ялан дийлхийн тулд танд найдвар хэрэгтэй. Доктор Берни Сегл өөрийн өвчтөн хорт хавдар туссан хүмүүсээс та 100 нас хүртэл амьдрахыг хүсэж байна уу гэж асуугаад тэдний хариултаас хэн нь эдгэрэх магадлалтайг урьдчилан хэлж болохыг олж мэджээ. Амьдралын гүн гүнзгий зоригтой өвчтөнгүүд л тийм гэж хариулдаг байсан ба мөн тэд л эдгэрэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс байдаг ажээ. Зоригтой байхад л итгэл ирдэг ажээ. Хэрвээ танд ямар ч итгэл найдвар байхгүй мэт байгаа бол жаахан тэсээрэй. Зоригтойгоор амьдарч эхлэмэгц таны амьдралд олон гайхамшигт өөрчлөлтүүд ирнэ. Иремья номын 29:11-т Бурхан би та нарт зориулан төлөвлөж байгаа зүйлсээ мэдэж байна. Зовоох биш харин та нарт сайныг авчрах төлөвлөгөөнүүд байна. Би та нарт найдвар болон сайн ирээдүг өгнө гэж хэлсэн билээ. Танд тэсэж твчхийн аргагүй мэд нөхцөл байдалтай учирсан мэд санагдаж болох юм аа. Харин Библиэд Эфес номын 3:20 Бурхан бидний хамгийн агуу залбирал, хүсэл, бодол, найдвараас хязгааргүй илүү бидний мөрөөдөж гуйж чадхаас хавьгүй ихийг бидний төлөө хийх чадaltaй гэсэн. Тэгэхээр зорилгоо мэдэх нь таны амьдралыг утга учиртай болгодог. Дараачих нь зорилгоо мэдэх нь амьдралыг тань илүү энгийн болгоно. Зорилгоо мэдэх нь танд юуг хийхийг, юуг хийхгүйг тань тодорхойлж өгдөг. Таны зорилго таны хувьд юуг хийх нь чухал бас чухал биш гэдгийг танд тогтоож өгдөг үндсэн хэмжүүр болно. Та өөрөөсөө үүнийг хийх нь миний амьдралд зориулсан Бурхны төлөвлөгөөнүүдийн нэгийг биелүүлэхэд тус болох билүү гэд асуухт хангалттай. Тодорхой зориггүй бол та шийдвэр гаргах, цаг хугацааг яаж хуваарлах болон нөөц бололцоогоо юунд ашиглахаа шийдэх суур өндөсгүй байгаатай адил. Өөрөөр хэлбэл та зөвхөн тухайн нөхцөл байдал, дарамт шахалт, тухайн үеийн сэтгэл санааны байдал дээрээ үндэслэн шийдвэр гаргах хандлагатай байна гэсэн үг. Зорилгоо мэдэхгүй байгаа хүн хитрхи ихийг л хийх гэж хичээх ба энэ нь стресс, туйлдал болон зөрчилдөл хүргэдэг. Хүмүүсийн зүгээс танаар хийхийг хүсэж байгаа болгоныг бүгдийг хийн гэдэг боломжгүй зүйлээ. Танд өгөгдсөн цаг хугацаа бол Бурхан танаар хийхийг хүсэж байгаа зүйлсийг л хийж амжих хугацаа юм аа. Та саний үйлбэрийг дахиад сонстоо. Танд өгөгдсөн цаг хугацаа бол Бурхан танаар хийхийг хүсэж байгаа зүйлсийг л хийж амжих хугацаа юм аа. Тэг өөрөөр хэлбэл юу гэж юм гэхлээр танд өгөгдсөн амьдрал бол танд ямар хугацаатай өгөгддөг вэ гэвэл Бурхан танаар юу хийхийг хүсэж байна. Тэр зүйлсийг л хийх хангалттай хугацааг өгдөг. Та өнөөдөр өөрийгөө хэд наслах бол гэж бодож байгаа ба. Хэдэж наслах магадгүй. Юу мэдэх нь байна те? Бурхан танаар юу хийхийг хүсэж байгаа тэр зүйлсийг л хийх л хугацааг л танд өгсөн гэсэн. Хэрвээ бүх зүйлээ хийж амжихгүй байгаа бол та Бурханы таныг хийхийг хүсснээс илүү ихийг хийхээр хичээж байна гэсэн үг. Эсвэл хитрхи их зурагт үзээд байна гэсэн үг ч байж магадгүй. Цагийг дэмий өрөөд байх нь шүү дээ. Зурлагоор удирдуулж амьдрах нь илүү хялбар амьдрна. Тайван цагийн хуваартай болно гэсэн үг. Библиэд Сургаалт төгс 13:7-д дүр үзүүлэн гайхуулах гэсэн амьдрал нь хоосон юм аа. Энгийн жирийн амьдрал нь дүүрэн амьдрал юм гэж бичигдсэн нь Исая 26:3-т өгүүлсэн. Эзэн та танд итгэж зорилго дээр хатуу зогсогч нэгэнд төгс амар тайвныг өгдөг гэж хэлсэндээ утга нэгэн билээ. За яг миний түрүүчийн хэлснийг үргэлжлүүлж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл зорилгоо мэдэх нь амьдралыг тань илүү энгийн болгоно. Та амьдралынхаа зорилгыг мэдчихвэл танд шийдвэр гаргахад маш илүү амар болно. Та маш олон хэрэгцээгүй зүйлсүүдийг хийхгүй болно. Наадах чи хэрэггүй. Одоо тэр амжилтын хойноос, мөнгөний хойноос үхэн хатан хөөцөлдөх. Хүмүүс таалагдах гэж хичээх. Хэн нэгэн хүн таныг муулчихвал, хэн нэг хүн танд муу байвал та тэрэнд санаа зовж, шанаж цаг өнгөрөх ямар ч шаардлагагүй болно. Ягаад гэвэл
Би хийх ёстой зүйлээ л хийж байгаа. Үр дүнг нь бурхан мэддэг. Би энэ хийх ёстой зүйлээ хийгээд явна. Энийний дараа хэн намайг юу гэж хэлэх нь миний асуудал биш. Би бурханы ажлыг хийж байгаа нь бол бурханы хийх ёстой. Бурхан л үнийг хийж чаднаа, зохицуулнаа гэж бид нар харна гэсэн үг. Зорилгоо мэдхүүн таны амьдралыг гол зүйлсээр төвлөрүүлдэг. Зорилгоо мэдхүүн таны чармаалт, эрч хүчийг хамгийн чухал зүйлсээр төвлөрүүлдэг. Та чухал зүйлсээ сонгосноор илүү үр бүтээмжтэй болно. Жижиг асуудлуудад анхаарлаа сарниулах нь хүний төрөлхийн зан чанаруудын нэг бөгөөд бид амьдралаа шалдар болдор зүйлсээр дүүргдэг. Хенри Дэвид Торегийн ажилласнаар хүмүүс чимээгүйхэн цөхрөл дотор амьдардаг ба өнөө цагт зориггүй анхаарал сарнил дунд амьдарч байна. Олон хүмүүс эрүүл мэд зогсолтгүйгээр хийл нэг дорой эргэлдэн амьдарч байна. Тодорхой зориггүй бол та амьдралынхаа зүгчийг, ажил, харилцаануудаа сүм чуулган болон бусад гадаад хүчин зүйлсээ байнга сольж байдаг ба өөрчлөх болгондоо энэ нь таны төөрөгдлийн учрыг олж өгч зүрх сэтгэлдээ хоосон загтан дүүргэн хэмээн найддаг. Та энэ удаад л өөрчлөгдөж магадгүй гэж гордох хэдий ч зориг төвлөрөлгүй байгаа нь таны жинхэнэ асуудал гэдгийг ухаардаггүй. Библиэд Эфес 5:17 бодлого, анхааралгүй бүү амьдрал. Эзэн юу хүсч буйг сайн ойлгоорой хэмээсэн. Төвлөрлийн хүч гэрэл дээр тод харагддаг. Сарнсан гэрэлд маш бага хүч нөлөө байдаг хэдий ч харин та гэрлийг тохируулснараа энергийг нь төвлөрүүлдэг. Томруулдаг шилний тусламжтайгаар нарны гэрлээр өвс ч юм уу эсвэл цаасыг шатааж болдог. Гэрлийг лазер болтол илүү сайн төвлөрүүлэх байс. Тэр нь ган төмрийг ч хүртэл зүсч чаднаа. Зоригтой түүндээ төвлөрсөн амьдралаас илүү нөлөөтэй амьдрал гэж үгүй. Түүхэнд хамгийн их өөрчлөлт авчирсан хүмүүс бол амьдралынхаа зорилгыг тодорхойлж түүн дээр хамгийн их төвлөрсөн хүмүүс байсан. Тухайлбал номлогч Паул ганцаараа бараг бүх Ромын эзэнт гүрэн даяар Христийн сайн мэдээг тараасан. Түүний нууц гэвэл зорилгон дээрээ төвлөрсөн амьдрал байсан юм а. Тэрээр Филиппой номын 3:13 би өөрийн бүх эрч хүчийг ганцхан зүйлд зориулж байна. Өнгөрснийг мартан өмнө байгаа зүйлс рүү тэмүүлж байна гэжээ. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг үр нөлөөтэй байлгахыг хүсэж байгаа бол амьдралаа төвлөрүүл. Олон зүйлд бүх хутгалд бүхнийг хийх гэж оролдохоо болигдсон. Багыг хий. Сайн сайхан үйлдэлүүдээ ч хас. Зөвхөн хамгийн чухал зүйлийг л хийхэд анхаар. Их ажиллах, үр бүтээлтэй байх хоёр хоорондоо ялгаатай. Та зориггүйгээр завгүй байж болох ба ингэвэл ямар утга учир байх вүлээ? Пол Филиппой номын 3:15 Бурхны бидэнд бэлдсэн бүхнийг хүсэмжлэгч бид тэр зориг дээрээ л төвлөрцгөөе гэсэн байдаг. За ингээд өөрөөр хэлбэл энэ дээр юу гэж зорилгоо мэдхүүн таны амьдралыг гол зүйлсээр төвлөрүүлдэг. Хүүхдийн анхаарал, аливаа төвлөрдөг хүүхдийн анхаарал дэнлүү шиг байдаг гинэ. Дэнлүү яадгүй ингээд та дэнлүү асаагаад авчид бүх тийшээ. Тэгээ хүүхэд тийм учраас нэг ном уншижснаа тэнд нэг юм дуурангууд нөгөө номоо орхиод тэр зүйл рүү анхаарч эхэлдэг. Энд одоо тантай яриа суужснаа тэнд зурагт гараад гэх юм бол тийшээ анхаарал нь явдаг. Тэгээ бид нар дандаа чи ингээд анхаараас наашаа хараач гэж загнаад байдаг. Тэр хүүхэд чинь харж чадахгүй. Яг л жоохон хүүхдийн анхаарлыг дэнлүү шиг бүх тийшээ хандсан байдаг. Бид нар өнөөдөр хүн том болж төлөвшөх тусам хүний анхаарал дэнлүү шиг биш гарч ийдэн шиг болдог. Яг тухайн зүйлсээр л анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болж ирдэг. Харамсалтай нь бид нар бие организмын хувьд өсөж хөгшөрч байгаа ч гэсэн хувь хүний хувьд тэр болгон төлөвшдөг. Тийм учраас өнөөдөр ч гэсэн бидний олонхийн анхаарал яг дэнлүү шиг байна. Бид нар дандаа завгүй. Завтай хүн гэж юусоо байхгүй. Тэгээд дээрэс нь завтай зүгээр сууж бүр чаддаггүй хүмүүс болцохоос. Хүн ерөөсөө нэг 4-5 минут ч гэсэн зүгээр сууж чаддаггүй гинэ. Ерөөсөө 1-2 минут ч зүгээр сууж чаддаггүй. Та ингээд өөрийгөө анзаараар жоохон суужсна уцаа шүүрч авна. Ухсгаад нэг юм барьж авна. Эсвэл нэг зураг тасаана. Ерөөсөө зүгээр сууж чадахгүй болцсон. Энийг юу хэлж нэг зориггүй анхаарал сарнил дунд амьдарч байна. Бид нар ямар ч зориггүйгээр бидний анхаарал дэнлүү мэд бүх тийшээ харцсан. Хаана юу чаггэн тэрлүүл бидний анхаарал явна. Та нар Facebook, сошиал медиа харах юм бол яг тэрийг харж болно. Ерөөсөө 7 хоног болгоно нэг сенсац. Тэгээд түрүүчин 7 хоногийн сенсацыг мартдаг. Улс төрчид ч үүн дээр маш нарийн тоглож сурж байна. Тэгээд одоо бидний оюун санаан дээр маш их тоглож сурж байна. Одоо чадж байна. Одоо юу гэж хэлж байгааг зорилгоо мэдэх таны амьдралыг гол зүйлсээр л төвлөрүүлдэг. Ерөөсөө л юу хийхин төлөө би энэ ертөнцид ирсэн мэ түүн дээр л төвлөрөл. Тэр сайн гэж байгаа зүйл болгоныг хийх албатай биш ээ. Сайн зүйл чинь гол зорилго чинь биш байх юм бол сайн зүйлийг ч гэсэн орхих ёстой. Их ажиллах, үр бүтээлтэй байх хоёр нь хоорондоо ялгаатай шүү гэж. Та зориггүйгээр завгүй байж
байж болно гэж. Цааш нь зорилгоо мэдснээр амьдрал урам зоригтой болдог гэж. Зорилготой байх нь үргэлж хүсэл тэмүүллийг бүү болгодог ба тодорхой зорилгоос илүү хүнийг эрч хүчтэй болгодог зүйл үгүй билээ. Нөгөө төгөр танд зориг байхгүй бол хүсэл тэмүүлэлч үгүй болдог. Тэм үед өглөө орноосоо босгоч хүртэл хэцүү санагдана. Хит их ажил бус харин утга учиргүй ажиллал бидний хүч тэнхээг барж баяр хөөргүй болгодог. Жорж Бернард Шоу миний төлөө хинч юу ч хийхгүй байна хэмээн гомдлож ургамдлгүй. Шалтак тоочин хуваа хичээлгүйгээр харин амьдралынхаа агуу зорилгын төлөө хамаг чадлаа шавхан зүтгэхийг амьдралын жинхэнэ аз жаргал гинэ гэж. Өөрөөр хэлбэл биднийг хит их ажил бус харин утга учиргүй ажиллал бидний хүч тэнхээг барж баяр хөөргүй болгод юм аа. Би түрүү хэллээ шүү дээ. Би маш олон жил яг үнэндээ юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхгүй л амьдраад явсан. Энийг л хийчихвэл, энийг л бүтээчихвэл тэгж байгаа л нэг учир нь олдох байхтаа л гэл. Тэгэл болсон болоогүй дандаа янз бүрийн зориг тавина, төлөвлөгөө гаргана. Тэгэл тэрэндээ хүрнэ. Тэгээд тэр нь ч гэсэн хоосон байдаг. Гэтэл би юуны төлөө энэ ертөнцид ирсэн? Энэ ертөнцөөс явах цагт би хаана очих юм? Үүнийгээ мэдэх нь та бидний амьдралыг урам зоригтой болгодог. Тэгээд саяхан тэр Бернард Шоугийн хэлсэн үгийг би дахиад хэлье. Миний төлөө хинч юу ч хийхгүй байна хэмээн гомдлож ургамлгүй. Уучлаарай. Бид нар бүгд яг ингэж сууж яддаг шүү. Хүмүүс намайг хайрлахгүй байна. Хүмүүс намайг ойлгохгүй байна. Хүмүүс надад туслахгүй байна. Тэр ч намайг надад баярлсангүй, талархсангүй. Ингээл гомдлол ургамнал сууж идэг. Тэгээд ямар нэг юм хийх болохоор шалтак тоочдөг. Ганцхан хуваа хичээдэг. Миний төлөө хинч юу ч хийхгүй байна хэмээн гомдлож ургамлгүй. Шалтак тоочин хуваа хичээлгүйгээр харин амьдралынхаа агуу зорилгын төлөө хамаг чадлаа шавхан зүтгэхийг амьдралын жинхэнэ аз жаргал гинэ гэж. Тэрүү энэ дээр ингэж амьдралынхаа зорилгоо мэдж байвал та бидний амьдрал илүү урам зоригтой болно. Одоо бид нар үлдсэн бүлгүүдээс амьдралынхаа зорилгыг олж мэднэ. Тэгвэл та бид нар ийм урам зоригтой амьдрах боломжтой болох нэ. Дараачих нь зорилгоо мэдэх нь таныг мөнх амьдралд бэлтгэдэг. Олон хүн энэ дэлхийд нэрээ дуурсахыг хүсч амьдралынхаа ихэнх цаг хугацааг үүний төлөө зориулдаг. Тэднийг өнгөрсний дараа ч хүмүүс санан дурсаж байгаасаа гэж хүсдэг болохоор тэр. Гэвч хүмүүс биш. Харин Бурхан таны амьдралыг хараад юу гэж хэлэх нь хамгийн чухал юм а. Бид нар бүгдээрээ энэ ертөнцид нэг амжилт олгодог. Тэгээ одоо манай Монголын ер нь хүний амжилтыг хэмждэг нэг зүйл нь одон медаль байна. Тэгээ бид нар бүгдээрээ хөгшин залууг одон медалийн хойноос хөөцөлтөөл байна. Яах гэдэг вэ? Одоо ингэ намайг хүмүүс үнэлж энэ үнэлсэн үнэлгээгээр нь би өөрийгөө бич бас нэг хинч биш би бас нэг хүн болсон юм байна. Хүний дайтай хүн явж байгаа байна гэдгийг мэдрэх гээд л оролдоод байгаа оролдлого шүү дээ. Хүмүүс биш харин Бурхан таны амьдралыг хараад юу гэж хэлэх нь хамгийн чухал юм аа. Бид нар энэ дэлхий дээр одоо Кристиан хүн гэж ямар хүнийг хэлдэм бэ гэвэл ерөөсө Христ намайг хараад инээмсэглүүлэхийн төлөө амьдрдаг хүнийг л Кристиан хүн гэдэг. Намайг өнөөдөр миний өнөөдрийн амьдралыг, өнөөдрийн миний сонголтыг, өнөөдрийн миний хийж байгаа зүйлсүүдийг Бурхан хараад инээмсэглээд толгойд огч байвал миний амьдрал сая утга учиртай зөв явж байна л гэсэн үг. Хүний гаргасан ямар ч амжилтыг өөр нэг нь давж гардаг, дээд амжилтууд эвдэгддэг, алдар нэрч бүдгэрдэг, өргөмжлөлж, хөндлөлж, мартагдан алга болдог гэдгийг хүмүүс тэр бүр ухаардаггүй. Джеймс Добсон гэдэг хүн коллежид сурч байхдаа сургуулийн теннисний авраг болох зорилготой байв. Түүний шагнуулсан аврагын цом сургуулийнх нь хүндэтгэлийн шүүгэнд хадгалагдахад тэрээр өөрөөрөө маш их бахархаж байлаа. Харин нэлээд хэдэн жилийн дараа уг сургууль засвар хийж байх үеэр түүний аврагын цомыг хогийн савнд хайсан байхыг олсон хүн түүн рүү шуудангаар илгээсэн байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд таны бүхэл цом хогийн савнд л хаягддаг гэж тэрээр дурсжээ. Энэ дэлхийд дурсагдах алдар нэрийн төлөө амьдралаа зориулах нь богино бодол юм аа. Энэ ертөнцид амьдрах цагаа мөнхийн алдрын төлөө зориулах нь мэргэн ухаан. Та энэ дэлхийд санан дурсагдахын төлөө л ирээгүй. Харин мөнх оршихуйд бэлтгэгдэхийн тулд ирсэн юм. Нэгэн өдөр та Бурханы өмнө зогсож тэрээр таныг мөнхийн улс руу орохоос өмнө амьдрсан амьдралыг та нэгтлэн шалгалж үзнэ. Библи бидэнд Ром номын 14:10-т тийм ээ бидний хүн нэг бүр Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно гэдгийг сана. Тийм ээ бидний хүн нэг бүр
Бурхны өмнө тайлагнана хэмээн хэлж байна. Харин азар Бурхан биднийг уг шалгалтыг даваасаа гэж хүсдэг учраас бидэнд асуугдах асуултуудыг нь урдчлаад өгсөн. Библиэс бид Бурхан биднээс маш чухал хоёр асуулт асуухыг бидсэн. Нэгдүгээр, чи миний хүү Есүс Христтэй ямар харилцаатай байсан бэ гэж асууна. Бурхан танаас таны шашин шүтлэг болон дагдаг онол сургаалын талаар асуухгүй. Есүс таны төлөө юу хийснийг хүлээж авч түүнд итгэж түүнийг хайрлаж сурсан уу гэдэг л хамгийн чухал асуулт. Есүс Иохан 14:6-д би бол зам, үнэн, амь мөн. Хинч надаар дамжлахгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн билээ. Хоёр дахь асуулт нь миний чамд өгсөн зүйлсээр чи юу хийсэн бэ гэсэн асуулт байх болно. Бурхны танд өгсөн бэлэг авьяас, боломжууд, эрч хүч харилцаанууд болон бусад нөөц бололцоогоор та амьдралдаа юу хийсэн бэ? Та тэдгээрийг өөртөө зориулсан уу? Эсвэл Бурхны танд зориулсан зорилгоодын төлөө ашигласан уу? Энэ номын зорилго бол таныг дээрх хоёр асуултанд хариулахад бэлтгэх явдал юм аа. Эхний асуултын хариулт нь таныг мөнх орших үед хаана амьдрахыг тань шийднэ. Хоёр дахь асуултын хариулт нь таныг мөнх орших үед юу хийхийг тань тодорхойлно. Энэ номын төгсгөлд та дээрх хоёр асуултанд хариулахад бэлэн болсон байх болно гэж. За ингээд энэ бүлэг дууслаа. Сүүлд асууж юм тийм ээ. Бурхан бидний дэлхийд хинч байж болно. Хамгийн мундаг баян, хамгийн мундаг эрх мэдэлтэй, хамгийн алдартай хүнч байж болно. Эсвэл хинч танихгүй, хинч өгүүлэхгүй хэн нэгэн ч байж болно. Бидний амьдрал эцсийн үрдэнд Бурхны өмнө очиход хоёрхан асуултаар шийдэгдэнэ. Тийм ээ. Нэгдүгээр асуулт нь чи Есүсийг ямар харилцаатай байсан бэ? Чи Есүсийг таних уу, мэдэх үү, түүнд талархдаггүй, түүний үгийг дагсан уу? Хэрвээ та Есүсийг эзэн гэж хүлээж авсан бол та мөнх орших үед Бурхны хажууд очив. Хэрвээ та Есүсийг хизээж эзэн гэж хүлээж аваагүй бол та мөнх оршихуд Бурхангүй газар буюу Библиэд өгүүлсэн там гэдэг газар очих болно. Хоёр дахь асуулт нь миний чамд өгсөн зүйлсээр юу хийсэн бэ? Танд өгсөн амьдрал, танд өгсөн авьяас бэлэг, танд өгсөн боломжууд, танд өгсөн гэр бүл, таны амьдралд авчирч тавьсан хүмүүс, танд өгсөн эд хөрөнгийг Бурхан таныг өөртөө л зарцуул гэж өгөөгүй. Энэ бүгдээр чи юу хийсэн бэ гэнэ. Өөрөөр хэлбэл чамайг энэ ертөнцид би чамд энэ ертөнцийн энэ эд баялгуудыг ингээд өгөхөд чи түүнийг хэрхэн ашигласан бэ? Тийм ээ? Одоо нөгөө нэг Матай номон дээр өгүүлж байгаа шүү дээ. Нэг эзэн хол яваад тэгээд одоо нөгөө зарц нартаа зооснууд үлдээдэг. Хин нь тэрийг өсгсөн бай. Тэгэхэд тэр өсгсөн болд одоо эзэн хэлж байгаа. Чи баг зүйлд итгэмжид байсан учраас чамд их зүйлийг хариуцуулна. Тэгэхээр та бидний энэ ертөнцид өгсөн амьдралаа та хүнд зориулсан, юунд зориулсан бэ гэдгийг чинь таныг мөнх орших үед юу хийхийг тань тодорхойлно гэж. Амен. За баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд дууслаа.